За нэг гоё гурав. Шууд яриад эхэлж байгаа. Шууд яриад эхэлж байгаа. За өнөөдөр та бүхэндээ хайн тижээллийг ашиг шимийн тухай яриа. Гахаа яагаад мал аж ахуй дотор нэлээд өндөр байр суурь эзэлдэг вэ гэхээр за нэгдүгээрт гахаа махны хувьд болохоор одоо уураг тослогийн хувьд нэлээд баланстай харьцаатай байдаг. Илүү нэгсдээ зөөлөн ам чанар сайтай гэсэн үг. Мөн бусад амтлагчид амт орохтой их сайн байдаг гахаа махны хувьд. Тийм учраас одоо тансаг зэрэглэлийн ресторанууд ч юм уу тий хоолны газрууд гахаа махыг одоо хоолндоо хэрэглэхэд илүү хялбар байдаг учраас хэрэгцээ нэх өндөр байдаг. Ер нь бол гахаа махнаас одоо харшлахт юм уу эсвэл эвгүй амттай гэсэн зүйл байдаггүй учраас эрэлт хэрэгцээ нэх байдаг. За мөн гахаа гэдэг амьтан өөрөө үржил төлөрхөг чанар маш сайтай байдаг. За жишээлбэл нэг удаа торойлохдоо 9-өөс 12 торой гаргадаг. Тэгээд хээлт хийх хугацаа нь ойролцоогоор нэг 4 сар байдаг. Тэгэхээр нэг жилийн хугацаанд 2.5 удаа төлөх боломжтой байдаг. За 2.5 удаа төлөх боломжтой гэж үзэхээр 30-аад торой бол жилдээ гарах боломжтой гэсэн үг. Энэ маань нэг торой нь амьдын жин 6 сартай 100 кг хүргээд нядлагаанд оруулна, махлна гэж үзвэл нэг гахаа бол 3.3 тонн мах үйлдвэрлэх жилд 3.3 тонн мах үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Тийм учраас гахааг бас нэлээд ашиг шим өндөртэй мал гэж тооцдог. За мөн тижээл зарцуулалтын хувьд гахаа амьдын жингээ 1 кг-аар нэмэгдүүлэхэд нэг дунджаар ойролцоогоор 4 кг тижээл зарцуулдаг. Сүүлийн үед бол одоо тижээллэг одоо жорын сайжруулалтаас үүдээд 1 кг амьдын жингээ нэмэгдүүлэхэд гахаанд ердөө нэг 3 кг орчим тижээл хэрэгцээтэй болж ирсэн. За тийм учраас тижээл төлц маш сайтай мал ахнэ. За тэгээ мөн гахаа нэг ходоодтой холимог тижээлтэй амьтан. Нэгсэндээ ургамлын гаралтай тижээлэгч сайн ашиглаж чадна. Амьтны гаралтай тижээлэгч мөн сайн ашиглаж чаддгаараа бусад малаас бас даваа талтай байгаамаа. За тэгээд гахааны тижээлд мэдээж одоо тижээлийн шим чанарын үзүүлэлтүүдийг маш сайн харгалзаж үзэх ёстой. За жишээл энийг бол Монголд бол MNS 5930 2009 гэсэн стандартаар гахааны тижээлийн үзүүлэлтүүдийг ерөнхийдөө харуулсан байдаг. За жишээлбэл одоо 0-21 хоногтой эсвэл 0-28 хоногтой тойрон хувьд тижээлийнх нь нийт уураг нь нэг 20% орчим. Лизиний хэмжээ нь 1.1%тай. Нийт эслэгийн хувьд болохоор 3.6%-аас ихэхгүй. Кальцийн хувьд 1-ээс 1.5%-аас хувийн хооронд. Фосфорын хувьд болохоор 0.4-өөс 0.5% хооронд барьж явах хэрэгтэй гэдэг байна. За үүний дараа бол 1-ээс 2 сартай торой буюу 8-аас 20 кг жинтэй торойны хувьд болохоор уургийн хувьд 17.2%-аас багагүй уурагтай, лизиний хувьд 0.84, эслэг нь 5%-аас ихэхгүй. Кальц нь 0.9-өөс 1.3, фосфор нь 0.4-өөс 0.5% барьж байх хэрэгтэй байна. За энэ бүхнийг та бүхэн дэлгэрүүлээд MNS 5930 2009-өөс дэлгэрүүлж хараад гахаанхаа тижээлийг тохируулж болох юм байна. За энэ тижээл дээр мөн бидний хийсэн гахаан мемо гэсэн эрдэс нэмэгдэл байгаа. Энэ нэмэгдэл маань болохоор тухайн тижээлийн 1-ээс 2% нь ороод тижээлийн одоо уураг, энерги, бодисуудын бусад бодисуудын шингэцийг нь сайжруулж өгдөг ийм даваа талтай бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнийг болохоор
мэдээж байр малгайны гахаанд бол яг тэжээлт нь 1-2% нь зуураад өчгөд болно. Одоогийнх шиг одоо жишээлбэл гадуур бэлчээгээд тийм эсвэл тийм гадуур бэлчээгээд байгаа ханд бол бэлчээрээс нь ирэхт нь усанд нь одоо биеийн жингийнхэн 100 кг тутамд нь 2-оос 2.5 г-аар бодоод усанд нь бужигнуулаад өгөхөд бас үйлчлэгээ өндөртэй. Нэгсэндээ бэлчээрийн тэр ногоо үндэсний шингэж шим чанарыг нь сайжруулж гахааны хоногийн нэмэгдэлжинг нь нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой байгаамаа. Мөн биеийн эсэргүүцэл болон үржил төлрөх чанарыг нь дээшлүүлдэг ач холбогдолтой. За анхаарал тавьсанд баярлалаа.